What's up, man? Энийг болох хэрэгтэй хаа. Яа. Өнөөдрийн бичлэгээр болохоор би Temu аппликейшнээс захиалж авчирсан юма unboxing хийнэ. Тэгээ яг гоо сонирхоод онголцсон л тоо. Хүмүүсийн боддог бодол бол тэ үнэхээр чанаргүй, идэлгээгүй, тэ амар хямдхан үнээр хүнд хэрэггүй юмнууд бас зардаг мардаг гэсэн тийм сэтгэлдлүүд байдаг л та. Гэхдээ миний хувьд болохоор юм байгаад байгаа байхгүй юу? Одоо ингэ жишээ нь Солонгост авсан юм маань, үнэтэй авсан юм маань Temu дээр бүр ингэ яг адилхан заяа. Бүр яг адилхан подолк зардаг, тишерт зардаг тийм дэлгүүр байсан байхгүй. Тэгээд тэрүүнээс би 39,000 воноор авсан заяа. Гэтэл Temu дээр материал нь өөр байж магадгүй л дээ. Үгүй. Гэхдээ үгүй заяа. Би нэг Temu-гоос авсан заяа. Бүр материал нь айгүй гоё. Тэгэхээр энэ подолкны материал нь ч гэсэн айгүй гоё л ах хэвээр Temu дээр. Temu дээр 10,000 гэж байгаа юм. Купан дээр бараг 30,000 гэж зарагддаг байхгүй юу? Гэхдээ купанаас ирж байгаа юм нь миний захиалсан юм шууд маргааш хүрээд ирчихнэ гэсэн үг. Temu-гоос захиалж байгаа юм бол дор хаяж 4-7 хоног. Тийм болохоор ялцчихгүй. Яг шууд өнөөдөр захиалаад маргааш хүрч ирж байгаа учраас тийм байж магадгүй. Өнөөдөр ямар ч гэсэн чанаргүй Temu-гийн бараа сонирхцгаая. Тэгэхээр миний хувьд бол үнэхээр чанаргүй гэж боддгоо Temu-г. Энэ юу гэдгийг мэдэхгүй байна л та. Би энийг яг 7 хоногийн өмнө захиалсан болохоор энэ дотор нь юу байгаа үгүйгээ бүгдийг нь мэдэхгүй байна. Ямар ч энийг задлцгаая. Юу вэ харцгаая. Ер нь ихэнхдээ болохоор нэг YouTube хийж эхэлж байгаа болохоор тэрүүндээ зориулаад жижиг сажиг юм захиалсан баггүй. Нэг их юм захиалаагүй гэхдээ. Гэрэл байна. Энэ гэрэлний үнэн нь гэхдээ энэ купон дээр үнэтэй байна. Йоо. Вау. Оо вау. Шиш. Вау. Бро. За дараагийнх нь болохоор ийм юм байна. Энэ болохоор иймэрхүү юмнууд айгүй хэрэг болдог. Тэгээд энэ эдийг ингэж хийх жижигхэн кошлонг гэх юм. Ийм захиалсан байна. Энэ юу юм болоо? Энийг бол би өстэй яагаад захиалсан болоо? Энэ нэг одоо чанаргүй хөө. I don't think so. Би нэг бүр насаараа эргэлж чадах юм байна. За саяныхаа тогтогчор утсаа тогтоочлоо. Энэ бас юу вэ? Нэг юм захиалсан байна. Юу юм бол тоо? Энэ бол миний хувьд айгүй хэрэгтэй юм байна. Утасны соронд. Энийг бол хаанч төмрөн дээр бол айгүй гоё наалтан заяа. Манай гэрт нэг төмөр юм байхгүй л те. Гэтэ ийм юм байгаа заяа. Энийг би ийм мөнгөөр захиалсан. Бро. Тэнд байгаа тэр жижигхэн болохоор миний өмнө ийм надаас яг адилхан юм соронд байсан байхгүй юу? Тэгээд би тэнэгтж байгаа тарин дэлжгэнж явж байгаа. Надаа хайцсан л та. Тэр 20,000 гэжсэн зөө. Тэгээд би 20,000 юм хайсан болохоор айгүй харамсчихсан байхгүй. Тэгээд 20,000 яаж яана гэдэг бодчихсон байхгүй юу? Тэгсэн чинь наадах чинь энэ Temu дээр ийм үнэтэйсэн зөө. Гэхдээ яг сая миний харснаар бол арай чанартай байна. Яг өмнөх 20,000-ыг бодвол арай чанартай. Наалтж байгаа нь ч тэр бүр ингээд барьцалтад айгүй гоё наалтж. Тэгээд хаширсан хүнийг хэлнэ. Дахиад нэг сонгож байна.
Энэ тэгтээс арай өөр соромж байна. Йоо энэ тэгтээ бүр амар сайн наалтд юм байна уу? Йоо ямар мундаг юм. Энүүний үед болохоор хоёр тал нь хоёулаа наалддаг юм байна. Энэ нь зүгээр төмөр юм байна. Энэ нь болохоор соромж. Next top model is өнөхөр хаширсан юм байна. Next top model is Pro. Тэмээс зохиолсон майк тестэлж үзчихье. Энэ сая мик маань цэнэггүй байгаа юм шиг ямар ч зэн жоохон цэнэглэж байгаа тэгээд шалгаж үзэхээс энэ юмнуудын хамгийн үнэтэй нь бараг мик бах шүү. За энэ бол ханийн зураг бах шүү байна. Яг ингээ харж байгаа ч миний энэ артлын ан айгу хоосон. Энэ талын ханыг харж байгаа ах энэ талын хан болохоор айгу гоё. Tyler the Creator. Энэ хажууд талд нь болохоор Kendrick Lamar. Энэ удаагийн ханийн зураг маа. Anyways, энийг одоо наа. Гэхдээ дахиад нэг ханийн зураг байгаа. Ханийн зураг биш ээ. Ханы альчуур гэх юм уу. Энэ чинь яг үнэндээ болохоор юм даун шүү дээ. Энэ ч гэсэн яг адилхан даун. Оо яасан том юм бэ? Live by the sun. Slow by the moon. Тэгээ харж байгаачлан black and white. Одоо юм хоёр муур Монголд байгаа. Гэж найдаж байна. Энэ талд чинь нэг ханах уу? Нэг ханах уу? Дахиад нэг байгаа. Гэтэ энэ бол special one заяа. Энэ бол би Тэмугаас өөрийнхөө зургийг зүстэй өөрийнхөө нөгөө YouTube-ийн intro outro дээр гарч ирдэг нэг хөөрхөн бичлэг байгаа шүү дээ. Тэрнийхээ бичлэгийн зургийг хэвлүүлэхээр захиалсан байгаа. Тэмугаас тэгээд өөрийнхөө хүссэн зургийг холтаасан дээр ингээ хэвлүүлээд захиалж болд юм бэ нэлээ. Янз. Энэ бол гэхдээ надад бүр амар таалагдчихаа зэ. Би энийг хэдэн төгрөгөөр хэдэн оноор захиалснаа мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол яарчсан бүр ингэ флекс тэр юм ааст. За ийм байна. Одоо мик шалгамаар мик шалгацгаая. Start recording. 1 2 3 Start recording. 1 2 3 blah blah blah. Yo. Яа би амар happy байна. Амар гоё надад. Надад л амар гоё байна. Бүгд яг миний бодож ирснээр би ч нэг амар нэг тэгж хүлээлт тавиаг л тээ. Тэгтэл айгу дэжгүй ирлээ шүү. Ба сансныг бодвол дэжгүй. Миний хувьд л нэг амар Тэмугаас захиалахдаа фэлдчихсэн удаа нэг байхгүй болохоор not bad. Одоо хандаа зургнуудаа нааж декор хийн. Гэтэ яг одоо яг миний байгаа байдал бол зүр үнэхээр л амар юм тхүү. Нэрээ би бас Ким Йонгийн тоглолтыг үзчихэд ирсэн. Миний хувьд айгу чухал зүйл л дээ. Удахгүй Ким Йонгийн маань твиттертэй гаргаж байгаа. Тэрнээс өмнө одоо бүх тоглолтыг нь үзмээр байгаа. Ягаад гэвэл энэ удаагийн тэмцээнийг дуусгах юм бол дахиж волейбол тоглохгүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас тэрнээс өмнө бүх тоглолтуудыг нь үзэх хэрэгтэй. Энэ миний ээжийн бэлэг. Би ягаад ингэ юмнуудыг танилцуулаад байгааг мэдэхгүй л дээ. Энэ бараг хоомд оруулах гэж байгаа юм шиг.
фондоор чигш ганцхан өрөөтэй байсан. Энэ айгүй өнтэй зүйлт гэсэн. Тэгээд би айгаад гадуур зүүж чаддгүй. Алга болчих юм байна. Энэ бол тэгтээ ялтчгүй энд ингээ байх зохистой байхгүй. Чи бол энд ингээ байж ах зохистой. Үнэхээр зохистой. Ингээ начилээд. Хэлтэй. Ингээ начих. Нач юу? Дэлхийн үеч тэр их төвтэй. Шал дэлхийн нас. Ах. Зүгээр штий. Шал дэлхийн дээ. Шийдсэн. Ингээ нүдэнд харагдахад ингээ айгуу гоё зэгцтэй байх туртай муртай гэлээд штэ. Тэгдэг хүмүүс минималист гэл тийм хүмүүс үүд штэ. Тэрүүнтэй адилхан максималист хүн гэж бас байдаг. Айгуу хурц өнгөнд туртай. Тэгээд эдий зогцохгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн. Тэр нөөрт нь айгуу гоё санагддаг. Янз нь. Энийг яах вэ гэж юу? Энийг ийшээ нана. Та-даа. Тэгж юу наач байгаа юм шиг байна. Дахин хэлсэн чил би хэрэггүй юм зөвлөх айгуу дуртай. Тийм их хац жаргалтай байгаа юм бах та би. Тийм юм шиг байна. Инээд долдолохыг өрхөж аваас. Йоо, энэ бол ч янзаа харагдчих. Bro. Би яг ингэж яагаад бичлэгүүдээ хийнэ. Дараа нь ямар бичлэг хийх юм мэдэхгүй л байна л да. Гэхдээ хэрвээ бичлэг хийхээр бол би ингэж хийх юм байна. Өнөөдрийн Тэмүгийн unboxing бичлэгийн түрээд өндөрлөж байна. Сэтгэл ханамт яах вэ? Юм гоё талцсан чинь тэгээд одоо юм муухай байлтай юм шиг. Надад зөвл миний энэ яг өөрийн нэг YouTube-ийн маань intro outro дээр гарч ирдэг энэ зураг ингээд зүгээр ингээд хэвлэг гараад ирсэн болохоор бүр ингээд айгу гоё санагдчихэв. Яг надад л байх юм баггүй. Тэгэхээр гоё. Энэ бас гэрэл айгу гоё юм. Миний нөгөө хоёр мууртай манай адилхан энэ хоёр мууртай манай адилхан даун юу бас айгу гоё. Macmillan постэр бас айгу гоё. Гол нь бас энэ бичлэг хийхэд ингэж тогтоож байгаа энэ тогтоогч тэр бас гоё. Тэгээд компьютерын даа авсан мик маань бас айгу гоё ажиллаж байгаа. Тэгээд энэ бүгдийг нийлүүлээд ийм мөнгөөр авсан. Янз нь. Нэмэр тэгж хэрэггүй юмд мөнгө өрсөн юм шиг бол би надад бол санагдахгүй л байна. За юм байна. Тэгээд